Монголчууд авьяастай байгалийн ийм гоё өгөгдөлтэй ирнэ яагаад дэлхийгээс ингэж их хоцрогдно вэ? Нэг хүнд ногт газар нутгийн хэмжээгээр малын тоогоор байгалийн баялгаараа бид дэлхийд дээгүүрт ордог. Харин хүний хөгжлийн индексээр буураа улсуудын төвшөнд байна. Хор тавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж байна. Боловсролын байдал хүртэл хоцрогдсон улсуудын төвшөнд хүрч очлоо. Гэтэл намайг оюутан байхад бидний найзууд Орос, Японд гадаадын залуучуудад зааж тусалж явсноос биш заадгаж яваагүй. Суур боловсрол эрүүл мэндийн энэ боломжийг цөөхөн монголчууд хүн бүрт олгох хэрэгтэй. Гагцхүү хүнээ хөгжүүлэх энэ мөнгийг бид хаанаас олж авах вэ? Боржуур солих мэтийн төсвийн үргүү зардлыг огцон буруулснаар хүндээ зориулсан хөрөнгө оруулалтыг гаргаж авна. Энэ мөнгөөрөө эмч багшийн цалин 2 дахин нэмэ. Эмч сувлагч нарын эрх зүйн хамгаалтыг сайжруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний гэр бүлд анхаарч тусгай сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ. Их монгол хэлнээс гадна гадаад хэлийг хүүхэд болгонд эзэмшүүлнэ. Эрүүл аж төрөхгүй хөтөлбөр хэрэгжүүлж эмнэлгийн ачаалтыг бууруулна. Ахмад настан бүр суур тэтгэвэр аавна. Гэхдээ илүү төлсөн нь илүү авдаг хувийн тэтгэврийн шинэ боломжийг нээж өгнө. Нэг үгээр хэлбэл төсвийн үргүү хөрөнгө оруулалтыг бууруулж хүндээ зарцуулна. Хүн хөгжвөл улс хөгжинэ. Үүнийг хийхийн тулд жаргал сайхны зол жаргал бий улсын их хурал нэр дэвшиж байна. Улсын хурлын сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэгт хүн намаас нэр дэвшигч инженер жаргал сайхны зол жаргалд саналан өгцгөөе.